сайхан Монголд өсөөрөө амар мэндүүгээ мэдээ хаа. Мэдээ амар. Та өөрийгөө сайхан товчхон танилцуулна. Намайг би бол Сэлэн аймгийн 100 гараа буюу одоо Мандал сум гэж хэлдэг. Тэрнээс гаралтай үнд тусна гэдэг. Тэгээ зүгээр мөнгө хараач болох гэж хэлдэг. Тэнд би морин уурч хүмүүс хийдэг. Нэр бол ганц зэрэг гэж хүмүүс морин уурч магтаач юм байна да би. Тэгээд одоо сүүн нас гэх юм уу 19 настайгаас Герман Европод анхны гас Европод асуу хүмүүстэй нэгэлтэй. Тэгээд одоо би 96 онд Алтай оргил гэдэг хамтлагийн бас гишүүн байсан. Бас тэрний манай даваа нэм гэж байгаа бас хүмүүс найз буюу миний бас надаас л хүмүүс болсон бас шаль байна. Юу. Тэгээд тэр хүмүүс маань одоо бас нэг юм шагшуурын маягийн Монгол талаас юу гэхээр би шагаа хэлж өгч юм биш тэгээд шагаа гадаа зөвхөж 96 он шүү дээ. Өөрөөр хэлхээ шагаа гэж таалагдсан. Шагаа. Энэ дуу хөгжимд одоо шагаач одоо ингээд бүх одоо Монгол төрөлхтмөдлөө тархацлаа. Одоо Өвөр Монгол, Шинжаан Монгол, Бүрээд одоо тий. Туваа мэдгүй туваа муу барьж байгаа юм гэдэг шиг. Энэ далд шагаа гэдэг юм байна. Таны харин энэ бүтээнийг л одоо яг сайхан танилцуулъя гэж бодоод энэ одоо там бас ямар сайхан утга санаа гэж энэ бүтээлийг одоо хинээр бий болгоо. Энэ далд шагаа бол би 23 онд мөнгө хараач ууд дээр бүжиг тавиад тэгээд би энийг санаа гаргасны дараа би одоо бүжигчтэй ингэж гар маранд нь хэлгээд ингээд одоо илгээ хийж байгаа. Тэ? Ингээд тэгээ бас хөгжимд ашиглаж байгаа. Хөгжмийн тоног ашиглаж байгаа. Тэгээд ингэж сэтгсэн. Тэгээ энэ нөгөө дал гэдэг юм зурууд манай монголчуудын дээдэлдэг юм шүү дээ. Одоо далыг далууд агуулж идэх ч юм уу тийм юу гэж шүү дээ. Угаасаа биш шүү. Монтоо. Тэгээд одоо ингэ сэтгэл чайдаг гэж энэ сэтгэл чайдаг бол би бол буруу гэж үздэг. Буруу тийм. Манай монголчуудын дээдэлдэг энэ одоо мэд төлгөө үздэг юм чинь сэтгэл хаяал сэтгэл чаяал нэг ч бас нэг хааж боосон манжийн модлох гэж үздэг байхгүй. Тэгээ би нэг дээдлээ одоо энэ дээдэл нь тогоо гэж үздэг тийм. Тогоо байна. Одоо энэ дээр сайхан ингээд сэржим ингээд яагаад үүсч болно. Одоо энийг ундаална гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл бас ингээд ундаалчих. Тийм тогоо. Тэгээд энэ та одоо энэ хөгжмийн зэмсэг гэж хэлээ да. Энэ зэмсэг болчихоо. Энэ хөгжмийн зэмсгийг далд шагаа гэж нэрлэсэн. Далд шагаа гэж нэрлэсэн. Тэгээ одоо ингээд одоо 5 тооны шагааг ингэж танд багтаасан байна. Тий, 5-ыг хийж байгаа. Тэгээ яагаад одоо ер нь нэмж болох уу? Багсгаж үзүү? Та ер нь бас өөрөө яагаад шүү? 3 байж болно л та. Тэгэхээр арай ингээд одоо нэг ийм байгаа. Тэгээд 5 болчоор яг юм. 5-аас илүү одоо ихчээд байгаа юм аа. Зөв. Тэгж удаад. Тэр нэгээд юм манайх сондгоо 5-ын 5 сондгоо тэгш. Манайх бол би болохоор 5 бэлэгдээд ингээд хэлцээ. Яг 4 бэлэг гэдгээ 4 байж болох л баг л та. Тийм ба. Тий. Гэхдээ ерөнхийдөө би 5 та 5 дэнгэрийн 5. Тийм ба. Учиртай. Стиз даа. Хийцийг одоо та өөрөө нэгэн энэ дугууралт тэр зүйлийг анзаарч бүтээсэн баг тийм ээ. Тий, анзаарч бүтээдэг. Одоо энэ жижиг дал баг арай нэг шингэл ууж байгаа. Том дал баг хүмүүс өтгөн ууж байгаа байхгүй. Бас тийм юм. Тэгэхээр одоо хүн яваачлаа. Одоо хоёрыг барих юм бол нэг нь том далтай. Одоо юу юм гүцэн 90 оны тий том дага одоо дал энэ одоо юу төрний дал багт шингээ хоёр ууж байгаа. Тий. Гэр одоо нэг өвчин дээр бол хүчтэй дайлын нэрээ өгдөг ч юм уу тийм. Хүчтэй дайлын нэрээ өгдөг ч юм уу. Их одоо энэ яг үгүй одоо манай Монголд 10 жилийн дараа үсгийн үгдээс авах удаад дэгдэх байгаа гэж мөнгөж байгаа. Өнөөдөр энэ өвгийн одоо нүүдэлчин наадам Монгол гэдэг тийм. Нүүдэлчин Монгол наадам гэдэг. Энэ үйл ажиллагаанд одоо Сэлэн аймгийнхаа сая чуулгын нэр юу вэ? Мөнгө хараа чуулга. Тийм мөнгө хараа хийнэ. Чуулгаасаа сайхан ингээ хамт олноо төлөөлөөд мөн одоо хамт олонтойгоо энэ сайхан гэрт ингээ ирсэн байна. За ингээд би тантай энэ далда шагаа гэдэг энэ шагаа. Тийм. Далд шагаа. Бүжиг гарсан шүү дээ. Энэ сайхан хөгжмөшгөө танилцсандаа баярлалаа. За Монгол айд болно. Сайхан далд шагаагаараа хүүхдээ сэргэлдэж тийм ээ. Жавраа үргэлж явах тугаа гэж өрөөд. За баярлалаа тийм. Ганц зүрх. Сайхан ажил амжилт хүсье.